Дараагийн мэдээ. Энэ жил 49 мянга гаруй шалгуулагч эсэлтийн шалгалт өгсөн. Шалгуулагчдын оноо бага байгаа нь төгсөгчдийн чанар цаашлаад Монголын боловсролын систем муу байгааг харуулж байна гэж шүүмжлэх хүмүүс бий. Тэгвэл албаныхан эсэлтийн шалгалтын оноогоор Монголын боловсролын чанарыг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Эсэлтийн шалгалтын дүнг хэмжээс тоноогоор тогтоодог. Тодорхойлбол тухайн хичээлээр хамгийн өндөр оноо авсан хүүхдэд 800 оноо өгөх байдлаар хэмжээг тогтоодог юм а. Энэ үзүүлэлтээр эсэгчдийн дундаж оноо 50% ч хүрэхгүй байгаа юм а. Эхний онооны дундаж нь одоо дундуур юм уу муу байгааг энийг хараад хүмүүс одоо Монголын боловсрол одоо F үнэлгээтэй болцсон байна гэх мэтээр одоо ингэж бичиж байгаа. Бол яг энэ эсэлтийн шалгалтын дүнгээр бол Монголын боловсролыг одоо чанарыг тогтоох боломжгүй юм а. Энэ шалгалт нь болохоор шалгуулагчдыг ихтэй сургуульд ороход нь одоо мэддэг чадварын түвшинг тогтоож тэднийг цуваанд буюу эренбэнд оруулж ингэж жагсааж өгж байгаа юм уралдаант шалгалт юм. Мөн боловсролын үнэлгээний төвөөс эсэлтийн шалгалт болон хэмжээс тоноог олон улсын жишгээр тогтоож байгаа гэдгийг хэлж байлаа. Боловсролын яамнаас ихтэй сургууль эсэх босго оноог тогтоодог. Энэ оноо дунджаар 450-аас 490 байгаа юм. Мөн тэргүүлэх 83, эрэлттэй 38 мэргэжлэр сурсан тохиолдолд тэтгэлэг олгож байна. Эхлэн суралцагч нар 100% тэтгэлэг өгдөг хэд хэдэн мэргэжлүүд байгаа. За энэ тухайлбал одоо багшийн мэргэжил байна, совилхуу байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн зарим тодорхой дооны мэргэжлүүд байгаа. За малчны хүүхдэд зориулсан мэргэжлүүд байгаа. Гэх мэтлэн хэд хэдэн мэргэжлийг бол боловсролын зээлийн сангараа дамжуулан 400% тэтгэлэгтэйгээр сургаж байгаа. За босго оноо бол зарчмын хувьд адилхан байгаа. Бүх мэргэжлүүдийн адилхан 490 болсон байгаа. 26 оны 2 сард гарсан боловсролын сайдын тушаалаар бол бүх босго оноод 490-ээс эхэлж байгаа. За зарим нэг онцлог ганц нэг мэргэжлийнх 450-тай байгаа. Тэрнээс доошо босго оноо гэж бол одоо байхгүй. Ихтэй сургууль эсэгчдийн босго оноо бага байгаа нь төгсөгчдийн чанарт нөлөөлж байна гэж үзэх хүмүүс бий. Тэгвэл боловсролын үнэлгээний төв 2028 оноос эхлэн эсэлтийн шалгалтыг олон улсын жишгт нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.